Эрхэм сонсогч та бүхнийхээ энэ өдрийн амрыг ирье. Өнөөдрийн дугаараар гэр бүлийн хүчирхийллийн тухай ерөнхий ойлголтыг та бүхэнд хүргэнэ. Гэр бүлийн хүчирхийллийн тэмцэх хууль нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн зорилт нь олонгууд гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, далсан зогсоох, хохирогч түүний гэр бүлийн бусад гишүүний амнаас эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, өрдсөн сэргийлэх тогтолцоо үйл ажиллагааны эргэцэн үнцийг тогтооход оршиж хамаа. Гэр бүлийн хүчирхийллийг ерөнхийдөө дөрвөн хэлбэрээр авч үзэж байгаа. За, бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хүчирхийлэл гэсэн дөрвөн хэлбэртэй байгаа. За, бие махбодын хүчирхийлэхээр хүмүүс ерөнхийдөө ганцхан зодод зохихыг ойлгоод байдаг. Энэ нь бол ерөнхийдөө айгүй буруу өрөөсгөл ойлголт бөгөөд хүний биед хүч хэрэглэн түлхэх, хазах, чимхэх ямар нэгэн байдлаар ганцхан зодсныг гэхгүй энэ бүх үйлийг ойлгоно. Сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг нь болонгууд ганцхан агсан цогтуу тавих гэдэг юм уу? За, хэрүүл маргаа үүсгэх гэдгээс илүү олон төрөлтэй байдаг. Жишээ нь бусдын хажууд хин нэгнийг доош нь хийх, хүсэл мөрөөдөл хүсэл сонирхлыг нь гутаан доромжлох зэрэг нь ерөөдөө сэтгэл санааны хүчирхийлэл харьяалагддаг. Эдийн засгийн хүчирхийллийн үед авч үзэх юм бол гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцааны хүрээнд эдийн болон эдийн босод харилцааны үйлдэл эсвүүлдэхүүгээр хохирол учирж байгаа зүйлийг ойлгож байгаа. За, жишээ нь хин нэгнийхээ орлогыг хянах, цалин мөнгийг хянах эдгээр нь болонгууд гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэлтэй хамаардаг байгаа. За, гэр бүлийн хүчирхийлэл хамаарах этгээд гэдэгт нь олонгууд ямар хүмүүсийг ойлгох юм бэ? Ганцхан эхнэр нөхөр гэдэг юм аав ээжийг гэр бүлийн хамаарах этгээд гэж ойлгож байна уу? Тэгэхээр хуулиндаа юу гэж заасан байдгийг бол гэхээр эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, дэдгээрийн асрамж, хамгаалтанд байгаа этгээд тухайн гэр бүлд хамтран амьдарж байгаа этгээдийг ойлгоно. За, мөн тусдаа амьдарж байгаа, төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн үрчлэн авсан эцэг их, ах эгч, дүү нар хүртэл энэ гэр бүл гэдэг хүрээлэлтэд хамаардаг. За, мөн гэр бүлийн хувьд ярих юм бол эхнэр нөхөр гэрэлтийн батлахгүй ч гэсэн хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан дундаасаа хүүхэдтэй иргэн тухайн хувьд гэр бүлийн хамрах хүрээнд үйлчдэг байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2025 оны 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 151 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. За, энэ дуудлага мэдээллийг ерөнхийдөө авч үзэхэд ерөнхийдөө ямар төрлийн шалтгаан өсөж болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна вэ гэхээр хамгийн их суурь шалтгаануудын нэг нь бол архитан согтуурах байгаа. За, мөн хардалт, за гэр бүлийн таарамжгүй харилцаа, за бусад олон шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэг. За, ерөнхийдөө энэ гэр бүлийн хүчирхийлэл нь ямар тохиолдолд таслан зогсоогддог юм бэ гэдгийг хүмүүс маань сайн мэддэггүй те. За, энэ гэр бүлийн хүчирхийлэл нь ямар тохиолдолд таслан зогсоогддог вэ гэхээр нэгдүгээрт хин нэг нь нас барснаар буюу хохирогч юм уу, холбогдогч нас барснаар энэ гэр бүлийн хүчирхийлэл зогсно гэж үздэг. Эсвэл салснаар буюу тусдаа амьдарснаар гэр бүлийн хүчирхийлэл зогсно гэж үздэг. За, гурав дахь тохиолдол нь олонгууд тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа иргэн нь өөрийн буруугаа ойлгох ухамсарснаар энэ гэр бүлийн хүчирхийлэл зогсно гэж үздэг. Тиймээс ерөнхийдөө энэ гэр бүлийн хүчирхийллийг зогсоо гаргахуудаас хамгийн боломжтой арга бол энэ тухайн хүчирхийлэл үйлдэж байгаа өөрөө далсан зогсоох, түүнийг ойлгох нь маш чухал байгаамаа. Гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс юу гэдэг юм санаатай болон санаандгүй байдлаар гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байдаг. Жишээ нь санаатай гэдэг нь болонгууд санаа зорилготой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа бол санаандгүй гэдэг нь юу гэдэг найз нөхдөйгөө гэр орондоо үр хүүхдийн хажууд архитан согтуурдаг, хэрүүл маргаан үүсгдэг юу гэдэг яг хүчирхийлэл үйлдэж гэж бодоогүй ч гэсэн стуурл дундаа хэрэгсэний улмаас бие хянах чадваргүй байгаа хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх мөн суурь шалтгаануудын нэг болж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэний үүрэг бол маш чухал байдаг. Ганцхан юу гэдгийг цагдаагийн байгууллагч гэдэг юм уу? За, энэ төрлийн гэр бүлийн байгууллагч гэдэг юм уу ганцхан тэмц бишээ. Бүхий шатны төрийн байгууллагууд, за мөн цаашлаад ярих юм бол хөршийн холбоо гэдэг маш чухал байдаг. За, таны хөрш юу гэдгийг хажуу талын айлт чинь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг та мэдсэн бол цагдаагийн байгууллага заавал мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь болонгууд
хуулиндаа хуульч заасан байгаа. Хэрвээ та энэ гэр бүлийн хүчирхийллийг одоо мэдэгдээгүй бол одоо энэ гэр бүлийн хүчирхийллийг өгшүүлэхтэй үүнээс болж гарах үр дагавар нь нэлээдгүй хор уршигтай байдаг. За гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг дагаа заавал хүүхдийн хүчирхийлэл цуг явж байдаг. Мэдээж гэр бүл хүүхэд байна. Хүүхдийн одоо юу гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд бол өөртөө итгэлгүй болох, бусдаас өөрийгөө тусгаарлах, сэтгэл зүйн хувьд докторгүй болгох маш олон сөрөг нөлөөтэй байдаг. Тийм учраас хүүхдийн хажууд гэр бүлийн хүчирхийлэл үлдэх нь хүүхдийн ирээдүйд маш их хор уршиг учруулдаг тул эцэг эхчүүд та бүхэн маш ихээр анхаарч явах хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийг Монгол улсын зөрчлийн тухай үед Монгол улсын эрүүг үеийн тусгай ангид одоо зөвлөж заасан байдаг. За жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний биед гэмтэл учруулах төрлийн хөнгөн гэмтэл учруулах, хүнд гэмтэл учруулах, өндөвдөр гэмтэл учруулсан тохиолдолд заавал хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу оногдох яс шийдэл буюу санкц нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байдаг. За хуучин захиргааны хариуцлагын тухай хуулийн дээр мөнгөн торгуулийн шийтгэл байдаг байсан боловч одоо энэ зөрчлийн тухай хууль заасны дагуу мөнгөн торгуул ерөөсөө байдаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн бол олоогоос 30 хоногийн хугацаагаар баримтсагдах шийтгэл оногдуулдаг байгаа. За мөн энэ хүчирхийллийг 6 сарын хугацаанд 3 буюу түүнээс дээш үлдсэн бол Монгол Улсын эрүүгийн хуулийн 11-7 заасны дагуу яс шийтгэл хүлээх хүртэл өндөр одоо тийм арга хэмжээ байдаг учраас иргэд та бүхэн гэр бүлийн харилцаанд анхаарч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж байх нь чухал юм аа. Хайр өвтөгдгүй анхаарал тавьсан явдал та бүхэндээ баярлалаа.